Жохлыг шударгаараа шуурхай оройтой оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Оройн төргийн эрхэм үзэгч танд оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ хүрэхэд бэлэн боллоо. Цаг үеийн холбогдлолтой мэдээ сурвалжлагуудыг та хөлбөрөөр дамжуулан хүлээн авна уу. Эрдэнэ төлөөлөгчдийн хурлын ээлж тэргүүлэгчдийн хуралдаа өнөөдөр хураллаа. За хуралдаанаар хэлэлцэгдсэн гол асуудлын нэг нь Эрдэнэ төлөөлөгчдийн хурлын ээлж 7 дугаар хуралдааны тоёыг зарласан юм а. 5 дугаар сарын 26-ны өдөр ээлжид 7 дугаар хуралдаар болж байна. Энэ хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцгээр орж байна. За үүний нэгд нь төсвийн тодтогдол орж байгаа юм а. Тус хуралдаанаар ээлжид хуралдааныг зарлах тухай, шагнал тодорхойлох тухай гэсэн хоёр асуудлыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нарийн бичгийн дарга Эрдэнэ цэцэг төрийн захиргааны удирдлагын хилцээний дарга Гамболднаар танилцуулж хэлэлцлээ. Хуралдаанаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ээлжид 7 дугаар хуралдааныг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэт хотод зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ. Аймгийн эрүүл мэнд боловсрол, эрчим хүч, уул уурхай, хүнс хөдөө аж ахуйн салбар болон хувийн хөвшил олон жил үр бүтээл эдвэх зүтгэл гарган ажилласан зарим хүмүүсийг Монгол улсын цол одон медалаар шагнуулахаар тодорхойлсон хамт олонны болон дээд байгууллагын саналыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн юм а. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлснээс хойш нийт 347 иргэний материалыг хэлэлцэж Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газарт уламжилсан юм а. Ээлж 7 дугаар хуралдаанаар үндсэн 5 асуудал хэлсэн. За энэ нь бол саяхан Монгол улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан байна. Хуучнаар бол тодтогсон төсвөл дөө. Энэтэй холбоотойгоор аймагуд бол тодтогдог. За энэ тодтоглоор манай аймаг тэгш тохиорлого 2 тэрбумаар нэмэгдсэн байна. За гэхдээ энэ нь бол хадгаламжийн хүүний орлогоос авдаг орлогын хуваарлтын асуудал. Тэгэхээр энэ дээр нөх айхтар нэмэлт хүндрэл очихгүй болов. Ер нь бол төсөв хүндхэн байгаа. За нэгд ийм асуудал, хоёрт нь болохоор Баян өндөр уулыг тусгай хамгаалтанд авах тухай. За гуравт нь улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалт болон тусгай сангууд. За улс орон нутгийн төсөвт байгууллагуудын хийсэн аудитын нэгдсэн дүн гарсан байна. Энэ аудитын нэгдсэн дүн хурлаар хэлэлцэж гэж баталгаажуулж бас дээрэс нь бол тэр аудитын дүнгийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталдаг. Энэ дагуу хийгдэн 16 оны мөн ээлжид хуралдаанаар Баян өндөр уулыг орон нутгийн хамгаалтанд шинжилэн авах тухай аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2016 оны улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үр дүн, орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын санхүүгийн аудитын нэгдсэн дүнгийн тухай, аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, аймгийн 2017 оны тодтогсон төсөв батлах тухай асуудлыг хэлэлцэхээр товлогдлоо. Жилбэр Хаврын баяр бүжгийн их наадмыг Эрдэнэт хотноо зохион байгуулдаг. Өргөн дэлгэр болдог тус наадмын нээлт өнөөдөр боллоо. Эрдэнэтийн баал 2017 бүжгийн их наадам сур дуйлантайгаар инхүү өндөр үдэ нээж байна. Үйл ажиллагаанаас бэлтгэсэн бичиг сурвалжлагыг үзэгч танд өргөжлүүлүүлье. Орхон аймгийн үе үеийн урлагийн тайсны бүжигчид Эрдэнэт хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн Хаврын баяр наадмаас бүжгийн гаргаа эхэлсэн байдаг. Анх 1994 онд дөрвөн хамтлагийн дунд Хаврын баяр нэртэйгээр эхэлж байсан тус цэнгэнд бүжгийн наадам мэдүүгээ үе үеийн 400-аад хамтлагийн 10,000 орчим бүжигчдийг эгнээнд нэгтгсэн Эрдэнэтийн баал бүжгийн их наадам болтлоо өргөжжээ. Энэ жилийн бүжгийн наадамд төрөл нэмэгдэж өндөр зохион байгуулалтаа явагдаж инхүү нээлттэй байлээ. Тэгээд үндэсний цэнгэнд бүжиг, ардын хасуур бие биелгээ, тэгээд дотроо нөгөө бүжгийн спортын промошн Латин Америк стандарт гэдэг ингээл ороод ирж байгаа бүжгийн төрлөлдөө. Тэгэхээр энэ төрлийг одоо оруулж ирэхин тулд бол бас энэ наадмын олон жилийн турш
энэ одоо нийгмийн түүхэн үеийг ингэж туулж ингэж шилжилт хөдөлгөөнд орж явах туршдаа л энэ бүрдүүлсэн энэ наадам. Хүнээр бол одоо манай наадам бол нэлээд төлөвшсөн, өөрөнгөсөө үзэгчдтэй, өөрөнгөсөө оролцогч дэг тавилттай, тайцтай, өөрөнгөсөө одоо имиж стилтэй болсон наадам. Аймаг орон нутгуудын одоо ийм наадам мэдээж явдаг бол манайх бол нөгөө бүжгийн маш олон төрлийг хамруулж Эрдэнэтийн баал гэж нэрлэж оруулж байгаагаар бол онцлогтой. Эрдэнэтэд 23 жил ингэж тасралтгүй явж байгаа наадам маань бол яг одоо явж бол яхаа аргагүй Эрдэнэтийн хүүхд залуучуудыг төлөвшүүлэх үүрэг оройд өгөл өөртөө одоо яг тий нягт барьсан байна. Хоёрдугаарт бол одоо хүний хөгжлийн асуудал гэдэг байдлаараа бол манай наадам бол тий хөгжилд бол яг нэмэр тодорхой хугацааны нэмэр оруулж байгаа. Энэ наадмыг одоо зохион байгуулахад оролцож байгаа одоо тухайн одоо цэцэрлэг сургуулиудын багш сургууль хүмүүжүүлэгчид эцэг эхчүүд энэ наадмыг ивент тэгтгдэг Орхон аймгийн одоо бизнесийн байгууллагууд, компани одоо төлөөллүүд манай наадмыг зохион байгуулахад жил болгон одоо чин сэтгэлээсээ оролцдог манай Ур хачин соёлын ордны нийт хамт олон наадмын жил болгоны одоо санхүүжилтийг хийж энэ өнөөдрийн энэ сайхан оргилд энэ олон бүжигчдийг хүргэсэн Эрдэнэт үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компани санхүү эдийн засгийн хамт олондоо бас нийт хамт олон нийт одоо оролцож энэ наадмыг үзэж байгаа эцэг эхчүүдийн хүмүүст бас байрлалснаа илэрхийлэх нь зүйтэй ахч гэж үзэж байна. 23 дахь бүжиг наадам маань уламжлалтай явж байгаа. Энэ 23 жилийн түүхэнд яг энэ тайлбар дээр байгаа хүүхдүүд маань өнөөдөр Монгол улсын шилдэг хамтлагуудад бүжгэж мөн тэр дэлхийн одоо аврал шалгаруулах тэмцээнд манай Эрдэнэтийн хүүхдүүд бас оролцдогоор энэ наадам маань бас өргөн дэлгэр болж байгаа. Тэгээд энэ өнөөдөр бас бидний насны хүүхдүүд маань энэ тэмцээний энэ бас ирээдүйн дэлхийн аврагууд энэ дэвжээг бас хүлээж байгаа шүү гэж бас таамагтай нэлээд амжилт хүсэж байгаа юм та. Эрдэнэтийн баал 2017 бүжгийнх наадамд 43 хамтлагийн 860 бүжигчид оролцож өнөөдөр хамгийн бага насны буюу сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бүжигчдийн уралдаанаар эхэллээ. Нийт 11 цэцэрлэг тус бүр 2 төрлөөр бүжгийнх наадамд оролцож байгаа юм а. За манай Улаанбаатар төмөр замын Эрдэнэт 25 дахь цэцэрлэг маань за энэ Эрдэнэтийн баал 2017 тэмцээнд одоо энэ жил 13 дахь удаага оролцож байна. Миний хувьд бол энэ жил 2 дахь удаа оролцож байна. Манай Эрдэнэт цэцэрлэг маань болохоор зэрэг алт мөнгө хүрэл медалуудыг удаадараа эзэлж байсан. Ийм уламжлалтай. За энэ жил манайх үндэсний цэнгэнд бие биелэхэд төрлөөр оролцож байгаа. 16 хүүхдийг бэлдэж оролцуулж байна. За аль хамтлаг билээ? 2 тавхай цэцэрлэгийн хамтлаг. Энэ жил хэд дэх удаага энэ бүжгийн тэмцээнд оролцож байна? 2 дахь удаага. За тэмцээнд оролцох ямар вэ? Ой. За бүгдээрэнд нь амжилт хүсье заа юу. За. Эрдэнэтийн баал 2017 бүжгийнх наадамд 4-8 насны үе үеийн бүжигчид 8 насны англиар хосын төрөл формашн гэсэн төрлөөр өрсөлдөх бөгөөд 5 дугаар сарын 10-наас 5 дугаар сарын 14-ний хооронд үргэлжилж галад шилдэгүүдэд тодруулан гала тоглолтыг зохион байгуулах юм а. Орхон аймгийн хэмжээнд хатуу уучлалтай автоцамын эвдрэл гэмтэлтэй замууд түүх хэсэг болон гэр хорооллын чиглэлээр элбэг байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэдгийг иргэд болон зорчин явж байгаа зорчигчдоос гадна автомашин эзэмшигчд буюу жолооч нар хэлдэг. Засрын ажлын төсөвт шаардлагатай байгаа 40 гаруй сая төгрөг хэрэг батлагдах юм бол энэ асуудлыг шийдэгдэх боломжтой гэж үзсэн байна. За оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр үргэлжилж байна. Энэ удаад бид замын нөхөөс асфальтын замын нөхөөсний талаар мэдээллийг хүргэх гэж байна. Одоо энэ байдлаар бол 4 замын уулзар дээр байгаа энэ асфальтын замын нөхөөс маань эвдэр чимхэрсэн улмаас одоо энэ нүх болон үлдсэн байгаа. Энэ дээр болохоор ямар асуудал үүсэх вэ гэхлээр жолооч нар маань бас жолоочд маань ихэвчлэн хүндрэлтэй байдаг. Одоо замааг тойрж одоо энэ нөхөөсийг тойрж гарах үүднээс одоо хоорондоо мөргөлдөх эсвэл замаар явж байгаа явган зорчигч бас гэмтэх ийм магадлал өндөр эрсдэлтэй байгаа. Энэ талаар өчигдөр засаг даргын хуралдаа 6 дугаар хуралдаанаар ерөөхдөө бол захирагчийн хотын захирагчийн алба төмөн жаргалгаа бас тодорхой хэлцүүлгийг хийсэн байгаа. Танилцуулгыг хийсэн байгаа. Энэ тал дээр бас ямар арга хэмжээ авч ажиллах болон тэгээд ямар төсөв санхүү төвлөрсөн байгаа талаар ерөнхийдөө хотын захирагчийн алба төмөн жаргалтай ярилцсан. Аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар манай хотын захирагчийн албанаас орон нутгийн автозам дээр байгаа эвдэрлүүд, мөн дээврийн асуудал, за дээр нь сувгшуудны автогарцын асуудлууд оруулсан. Танилцуулга маягаар оруулсан байгаа. За асфальтын замын хувьд бол одоо манай доторх болон гэр хороол дундах асфальтын зам бол нэлээд эвдэрсэн байж байгаа.
За нийтдээ бол бид нар анх үзлэг хийхэд бол 4369 м2 асфальтын замын эвдрэл гарсан. За энэ дээр бол Баян булаг багийн 1.3 км дээр гарсан эвдрэл буюу 2400 м2-ыг хасахад бол нийт 2000 м2 газар янзлах. За энэ нь бол орон нутгийн төсвөдөр замын сангаас замын нөхөөс нь 79 сая төгрөг тавигдсан байж байгаа. Энүүгээр бол энэ ажил хийгдэнэ. За бид нар дахин үзлэг хийсэн. За энэ ч өдөр ирэх тусам бол эвдэрлүүд ихсэж байгаа. Дахин үзлэгээр бол 5 сарын 8-нд хийсэн үзлэгээр бол нийт 44 цэг дээр 660 м2 ийм замын эвдрэл байна. Асфальтын замын. Тэгээ энэ дээр бол орон нутгийн одоо аваарын зардлаас бид өхөн шийдэх гэж байна. 40 сая төгрөгөөр энэ эвдэрлүүдийг бол янзлана. За ер нь бол автозамын нөхөөсний ажил болон асфальтын замтай холбоотой ажил бол цагийн гарын дулаан үед хийгддэг учраас 5 сарын 15-наас бид нар энэ ажлыг хийж эхэлнэ гэсэн ийм тооцоо төлөвлөгөөтэй явж байна. 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хотын захирагчийн алба, хот тогтчуулах газар, Орхон аймгийн ажлыг зохицуулах зөвлөлийн алба, замын цагдаагийн газар гэсэн бүрэлдэхүүнтэйгээр орон сууцны болон гэр хорооллын чиглэлийн хатуу хүчилтэй авто замуудад үзлэг хийж, эвдрэл гэмтлийг тогтоон, хэмжилтийн ажил хийхэд үзлэгээр 21 хэсэгт 4369 м2 талбайд нөхөөс хийх шаардлагатай гэж тогтоосон ба Баян булаг багийн 1.3 км газарт хатуу хүчилттэй авто замд 2419 м2 эвдэрлийг засаж 1967 м2 талбайн нөхөөс хийх ажлыг төсвийг боловсруулан орон нутгийн өмчийн газарт тендер зарлуулахаар хүргүүлсэн байна. Тэгвэл хатуу хүчилтэй замын эвдрэл нь жолооч нарт хэрхэн хүндрэлтэй байгаа талаарх яриаг хүргье. Өнөөдөр дэндүү муу зам байгаа мó. Маш их машин эвдрэл гэмтэлтэй маш их нөлөө гарна. Явган зав хэн наагур завар төрж гарахт маш их эстэл өчрөөлөх болдолтой. Цааш дээр дам ер нь л төгтэй штэ явахт. Хэцүү машины эвдрэл гэмтэл гарах наагур завар ер нь төрж явахт хэцүү. Асфальтын замчууд хамаг юм идчих гээл энэ жил бол амар их байна штэ. Тэр тусмаа энэ төв замын асфальтын замны энэ хагарлууд бол бүр илүү штэ. Одоо жишээлбэл энэ чи одоо зөрлөг одоо зөрж байгаа энэ юуны 3 дугаар микрийн доотлын тойргийн тэр юу штэ. Тойрог одоо 3.24-ийн уртлын тэр байна. Одоо чигээрээ зурж болохгүй. Бараан захын уртал байна. Чигээрээ зурж болохгүй. Заавал хүн чинь нөгөө нэг машин тэргээ гамнахын тулд аль болохоор нөгөө энэ замын саадыг юу ааж гардаг. Тийм учраас ингээд нөгөө замынхаа саадыг юу ааж гаргахын тулд дарж гарахаар нөгөө машинтайгаа тулчих гад идэг. Айгуу тийм хүндрэл их байна штэ. Өдрөлтэй хаа биш энэ зам маань. Тэгээ бид нар одоо өөрснийхээ хүчээр хийвдаа нэг жоохон хайраг мархыг л бас нэг хонхорч дансаж орохоос нь булгаамжлаад байгаа юм л даа. Одоо бид нар дамаалын театр бол тэсэхгүй юм шиг. Тэгээд одоо хойр солиод өөрснийхээ хувийн тэрэг болохоор тэгээд солиод яваал энэ одоохондоо. Үнэндээ зам бол хэцүү шүү. Энэхүү асуудал дээр жолооч нар ийхүү өөрсдийн санал сэтгэлдээ хуваалцсан юм. Мөн авто замын эвдрэл гэмтлийн хэмжээ нь дулаарах тусам нэмэгдэж байгаатай холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр дахин үзлэг шалгалт хэмжилтийг 44 цагт хийхэд 660 м2 асфальтын замын нөхөөс хийх шаардлага гарсан байна. Засварын ажлын зураг төслийг тооцоход шууд зардлын дүнгээр 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа тухай хотын захирагчийн албаны дарга Түмэн Жаргал хэлсэн юм. Эрдэнэт хотын төв зэгт байрлах Хөх Монгол зохицолбор ашиглалтанд орсноос хойш 1 жилийн хугацааг үдээд байгаамаа. Нийтдээ 3.3 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулагдсан Хөх Монгол зохицолборыг хизээ иргэдийн өмнө өөд халгыг нэхэ гэсэн асуултанд хариулт авахар төлөөлөл удирдах зөвлөлийнхэн даргатай уулзаж мэдээллийг тодруулсан байна. За энэ удаад Хөх Монгол зохицолборын туузын даргаар Орхон аймгийн эдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэл аав сонгогджээ. Түүний хэлж байгаагаар бол Хөх Монгол зохицолборын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй олох үүднээс удахгүй энэ төвийн үйл ажиллагаа докторжих болно гэдгийг тайлбарлан хүргэсэн байна. Сурвалжлах саран чимэг зураглаач Сүх мэгмар Орхон аймгийн их бүтээн байгуулалт Хөх Монгол цогцлбороос холбогдож байна. За энэ Хөх Монгол цогцлбор нь 2016 оны 6 сард
бол орон нутгатаа нээлттэй хийсэн байгаа. За түүнээс хойш хараахан үйл ажиллагааны жигдэрсэн байдалтайгаар явагдаагүй байгаамаа. За тэгвэл аймаг орон нутгийн удирдлагын зүгээс энэхүү Хөх Монгол цогц төлбөрийн үйл ажиллагааг жигдрүүлэх, иргэдэд хүртээмжлээ үйлчлүүлэх чиглэлээр за үйл ажиллагааг нь явуулах зорилготойгоор төлөөлөл удирдах зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. За харин үйл ажиллагааг энэ 5 сартаа багтаан эхлүүлэхээр болжээ. За жишээ нь үйл ажиллагааг эхлүүлснээр орон нутгийн иргэд болоод Монголын иргэд мөн Орхон аймгийг дамжин өнгөрч байгаа нийт ард иргэдтэй за тодорхой үн тарифыг тогтоож өгч за мөн зарим нэг үзлэг үйлчлэгээг бас иргэдэд хүргэхээр болсон байгаа юм байна. Энэхүү мэдээллийн дэлгэрэнгүй мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэж байна. Орхон аймгийн томоохон бүтээн байгуулалт болох Хөх Монгол цогц төлбөр орон нутгийн сонгуулийн өмнө нээгдээд л хаагдсан байдаг. Нийтдээ 3.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Хөх Монгол цогц төлбөрийн хаалгыг нээхийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хүсэж байгаа юм. За нээгтээ аялал жуулчлал орон нутгийг дамжин өнгөрч буй иргэд орон нутгийн иргэдэд зориулан тусгаалсан үн тариф гаргаж 5 дугаар сарда багтаан ажилуулахаар төлөөлөл удирдах зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй баталсан байна. Хөх Монгол цогц төлбөрийг орон нутгийн байгаль орчин аялал жуулчлалын газар хариуцахаар хэлэлцэж байсан бол за аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Хөх Монгол цогц төлбөрийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Пүрэл аваг төрийн босоо удирдлага бүхий яам агентлагт хамруулалгүй дангаар нь үйл ажиллагааг явуулах боломжтой гэж үзснээр орон нутгийн мэдээлэлд үйл ажиллагааг нь явуулахар болжээ. Онцлог нь бол яг одоо энэ бас хүүхд залуучууд ч гэсэн тань мэдгүй ач холбогдолтой бүх аймагуудын маань гол үзэсгэлэнт газруудыг жишээ нь одоо Өсгөл аймаг, Төсгөл талааг гэ макет маягаар хийцэн Завхан аймгийн Хотхон тэнгэр хайрхамч байдаг юм тийм ээ. Ингээ бүгднийг хийчихсэн. Одоо бид нэр ингээд төсөв санхүүгийн хүндрэлтэй үед юм нэмэл зардал гаргаад амиргүй байна л та. Тэгэхээр тэрнээс өөрөө бас тодорхой хэмжээний үзүр гэдэг утгаараа за дээрэс нь кино театрын 3 дэх кино театрын үйлчлэгээ явуулна. Тэрнээс тодорхой орлого олоод ингээд ажиллах хэмжээний байна. Энэ Хөх Монгол цогц төлбөрийг бас байгаль орчин аялал жуулчлалын газартаас одоо хамаарна тийшээ шилжүүлнэ гэсэн бас нэг юм яриа гараад ирсэн шүү дээ. Энэ төр дээр яг ямар вэ? Орон нутгийн хурал бол орон нутгийн өмчийн эзэн. Тэгэхээр хурал шийдвэр бидний төвшөнд бол тэргүүлэгчдээс ямар нэгэн босоо агентлагт өгөхгүй. Орон нутгийн нэгэнт одоо бас 3 тэрбум гаруй төгрөг гэдэг чинь баггүй хөнгө шүү дээ. Тэгэхээр энийг орон нутгасаа бодлого явуулаад харин орон нутгийн төсөв дээр ямар нэгэн даац өгөхгүйгээр ямар нэг юм хавсраг болохгүйгээр энэ нэгэнт бүтээгээд байгуулсан юм бол цаашаа сайжраад явна хөөс дортохос хөгсөн юм байр суурьтай байгаа. Хөх Монгол цогц төлбөр нь ашиглалтанд орсон гэхэд ч аялал жуулчлалын музей, түүх дурсгалын байгууламж зэрэг олон хэлбэрээр ажилласан ч ойрын 30-аас 40 жилд хөрөнгө оруулалтаа нөхөхгүй харин ч жилээс жилд урсгал засвар нь нэмэгдэж төрд дарамт хэлбэрээр оршин тогтно хэмээн зарим нэг удирдлагууд үзэж байгаамаа. За ямар ч байсан өнөөдрийн байдлаар Хөх Монгол цогц төлбөрийг харж хандах харуулах хамгаалалт цэвэрлэгээ үйлчлэгэнд зориулж 2017 оны төсөвт 35.5 сая төгрөгийг суулгасан байна. Үйл ажиллагааг тогтмолжуулснаар өөрийгөө санхүүжүүлж ашиг орлого олох боломж байгаа гэж удирдлагын зүгээс үзэж байна. Яг ер нь бол мэдээж нэг даргач гэнэ захиралч гэнэ нэг хүн байх шаардлагатай. Тэгээд зохион байгуулагч за ер нь бол энэ тийм төрслөх урлаг талаасаа бол байх учраас энийг яг хариуцаад явах нэг хүн байх бах. За хамгаалтын асуудлыг бол их олон хүн ажиллахгүйгээр зүгээр юугаар камер системээр камержуулаад явуулна. Арай хямд төсвөр буух юм болов уу гэд ингэж бодож байгаа. Тэгэхээр ер нь 4-5 хүнээс хэтрэхгүй болов. Хөх Монгол цогц төлбөрийн ажлыг эхлүүлснээр эхний ээлжинд Орхон аймгийн ард иргэд болоод сургууль цэцэрлэгийн сурагчдад хуваарийн дагуу үн төлбөргүй үзүүлж сонирхуулж сурчлалан таниулах ажлыг зохион байгуулах юм а. За Дашрамд дуртахад 1976 онд Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулахад 21 аймгаас хүмүүс ирж сууршиж Эрдэнэт хотыг бүтээн байгуулсан учраас энэхүү 21 аймгийн онцлогийг нэг дор уурлаж энэхүү Хөх Монгол цогц төлбөр цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан юм а. Замын цайдагийн засгийн хамт олноос зам дагуух газруудын хашлаг давж ногоон байгууламжин дээр автомашина
байршуулж байгаа жолооч нар сэрэмжлүүлэг мэдээллийг хүргүүлж байгаамаа. За учир нь ногоон байгууламжийн хашлахыг давж автомашинаа зогсоож байгаа жолооч нарт хуулийн дагуу хариуцлага хүлээхээс гадна за энэ нь хотынхон өнгө үзэмжинд цөргөөр нөлөөлж байгаа гэдгийг ухамсарлах хэрэгтэй гэнээр хэлж байсан юм. Улсын хэмжээнд 990 мянган гаруй жолооч 800 мянган гаруй тээврийн хэрэгсэл байгаа нь 4 хүний нэгдэд тээврийн хэрэгсэл ногдож байгаа юм а. Жил ирэх тусам зам тээврт оролцож байгаа жолоочид нэмэгдэж байгааг илтгэж байна. Хууль зөрчиж зам дагуух газруудын хашлага давж ногоон байгууламжид машина тавьж байгаа жолооч нарт сэрэмжлүүлэг өгөх, тэднийг журмын дагуу зогсоолдоо машина байршуулах, ногоон байгууламжаа хайрлан хамгаалахыг уриалгах зорилгоор замын цагдаагийн тасаг аймгийн төвөөр бичлэн эргүүлэхэж сэрэмжлүүллээ. Энэ 7 хоногт манай цагдаагийн газраас энэ ногоон байгууламж нэгсэн аргамжаа явуулж байна. Хамгийн гол нь одоо энэ орон сууцны хорооллын доторх зам дээр энэ хүүхдийн тоглоомын талбай дээр замын ажиллагаа давуулах явган үний зам дээр автомашин тавьсан жолооч нарын одоо жолооч захиргааны харилцааны тухай хууль, Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй тухай хуулиар одоо бэлэн босоо таргуулын аргамж авах ийм аргамж авагдана. Одоо орон 7 цаг ирсэн байна. Ингээд энэ жолооч нарын ногоон байгууламжийг эмтэх энэ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмд болохоор замын хөдөлгөөний дүрмийн 2-7-гийн Е заалтанд бол жолооч тухайн тээврийн хэрэгслээр явган үний замаар явах, явган үний зам дээр зогсох, замын ажиллагаа дав зогсох, мөн ногоон байгууламж болон одоо зүлэг ногоо гол горхыг бохирдуулах, одоо ногоо зүлгэн дээр зам гаргах ийм зүйлүүдийг хариулсан байдгийг. Тэгэхээр энэ заалтыг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй тухай хуулийн одоо заалтаар зогсоолын журамж өгсөн гэдэг заалтаар хөдөлмөрийн улсын доод хэмжээ 25% хүртэл торгох буюу жолоочийн зөрчлийн бүртгэлийн оныг хасах ийм аргамжууд байгаа. 7 дугаар сарын 8-ны өдрийн 77 тоод тогтоол гарсан байна. Энэ тогтоол юуг заасан гэхээр энэ жочх хэсгийн нэгдүгээр нэг зогсож одоо зам тээврийн одоо замын хөдөлгөөний санаатаа саад учруулсан. Мөн одоо зогсоолын бус газар тээврийн хэсгийг байрлуулан зогссон тохиолдолд тээврийн хэсгийг зөөн шилжүүлж одоо хуулийн дагуу аргамж авах тухай ийм тогтоол гарсан байна. Энэ тогтоолын дагуу бид эхний эзэнд бол нийт одоо автомашин эзэмшигч тээврийн хэсгийн жолооч нарт бол бас анхааруулж байна. Ер нь одоо өмнөөс хойш бол тээврийн хэслүүд ачдаг машинаар ачиж одоо төр саатуулах байранд шилжүүлэн тээвэрлэх ийм аргамж авна. Яг зогсоол байхгүй болохоор л тавьчлаа. Одоо тэгж ингэж тавихгүй л бай. Зогсоолтой газар л тавиад. За ер нь ямар шалтгааны улмаас ингээд ногоон байгууламж машина байхгүй тэгэл яг тавьдсан. Зогсоол байхгүй ногоон байгууламж дээр тавьсан бол миний буруу. Тийм л энэ одоо хамгийн гол нь зогсоолоор цаахан гэж өгмөр энэ зогсоол талбай байхгүй. Ээгүү хотынхоо өнгө үзэмжийг бодож өөрсдийн эрүүл амьдрах орчин нөхцөлд анхаарч дүрм журмынхаа дагуу зогсоолдоо машина тавьж соёлтой үйлчлүүлэхийг аймгийн замын цагдаагийн газрын зохицуулагч цагдаагийн дэд хурандаа Гамболд хэлсэн юм а. Мөн хууль зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцож торгуул ноогдуулах, ачих, жолоочийн эрхийг хасах, цаашлаад захиргааны арга хэмжээ авахыг онцолж байсан юм а. Аймгийн статистикийн газраас статистиктэй холбоотой дүн мэдээллийг өнөөдөр хэвлэлийн тандан танилцуулга хүргэлээ. Мэдээллийг үргэлжлүүлүүл аавна уу? 2017 оны 1-р улирлын байдлаар эдийн засаг нийгмийн хөгжилд эерэг үр дүн ажиллагдаж байгаамаа. За салбараар навч үзвэл төсвийн орлого, аж ахуй үйлдвэрлэлийн орлого, барилга байгууламж, борлуулалт нэмэгдсэн, нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдсэн гэх зэрэг үзүүлэлтүүд нь за өмнөх оны мөн үетэй харьцуулахад эерэг дүн ажиллагдаж байгаа бол за худалдаа бараа бүтээгдэхүүний гүйлгээ буурсан, холбооны салбарын орлого буурсан, ажлын байр урьдчилан сэргийлэх үзлэг онцлогоо буурсан, авто тээврийн орлого тодорхой хэмжээгээр буурсан зэрэг үзүүлэлтүүд нь хасах үр дүн рүү орж байна хэмээн статистикийн хэлтсээс мэдээллээ. Тэрний зарлах санхүүжилтийг хийсэн байгаа. Нийт зарлах санхүүжилт төлөвлөгөө санхүүжилтийн 56 орчим хувийг санхүүжүүлсэн байгаамаа. За энэ санхүүжилтийг аваад үзэх юм бол дийлэн хувийг 45.9%-ийг нь боловсрол соёл урлагийн салбарт зарцуулсан нь бол салбар дотроо дийлэн хувийг эзэлж байгаа. Энэ дараагийн одоо зарцуултыг бол нийтийн ерөнхий үйлчлэгэнд бол зарцуулж байна. 24% зарцуулсан байна гэдэг. За энэ салбарын хувьд юм байгаа. Тэгвэл зүйл ангийн зарлын зүйл ангийн хувьд хаана төлхийг зарцуулж байна гэвэл 40.2%-ийг цалин хөлснөөс зардал зарцуулсан байна. Энэ 24.4%-ийг бол
бараа үйлчлэгний зардал зарцуулсан. Энэ хоёр нь бол одоо зардал санхүүжилт дотроо нэлийн дийлэн хувийг эзэлж байна. 4 сарын 21-ний судалгааны дүнгээр үнийн ерөнхий эндгэс энэ сард 110.2% болж 2016 оны 12 сараас 2.7%-аар өссөн. Өмнөх оны мөн үеэс 1.1%-аар буурсан байна. За өмнөх сараас хувцас, бүс бараа, гэр ахуйн бараа, бусад бараа үйлчилгээний мөн хүнсний барааны бүлгийн эндгэс 0.1-ээс 1.3%-аар өссөн. Орон сууц төсний бүлгийн эндгэс 2.5%-аар буурсан. Бусад бүлгийн хувьд үн тогтвортой байгаа. Төсвийн орлогод нийт 25 тэрбум 100 сая төгрөгийн төсвийн орлого төвлөрүүлсэн бөгөөд 110.8 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байгаа юм а. За үүнээс татрын орлогын биелэлт 23.8 сая төгрөгөөр давж биелсэн бол татрын бус орлого 6%-аар тасарсан харагдаж байна. Төсвийн орлого хүн амын орлогын албан татвар 110.3%-аар биелсэн ба за үүнээс ихэнх орлогыг цалин үлсний орлого эзэлж байна. Оргил цаг мэдээллийн хөтөлбөр тодруулга ярилцлагаар үргэлжилж байна. За энэ удаад Баяндөр сумын засаг дарга ганц огт оролцож байна. Таньдас энэ өдрийн мэнд хүргэе. За та бүхэнд өрөө мэнд хүргэе. За баярлалаа. 2017 онд Баяндөр сумаас орон нутгийн хөрөнгийн их үүсвэрээр 8 байрлалд чөлөөт цагийг өнгөрүүлэхийн талбай байгуулна гэж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Тэгэхээр 2017 онд Баяндөр сумын орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлаас талаар одоо иргэдээс санал асуулга авсан. Иргэдээс ирүүлж байгаа санал асуулганд амар чөлөө цагийн талбайг өнгөрүүлэх, ахмадуудын чөлөө цагийг өнгөрүүлэх энэ талбай орчныг сайжруулах гэсэн ажил 1-2-оор эрмэлэгдсэн учраас энэ удаад ялангуяа гэр хороололд энэ тоглоомын талбай байгуулах ажлуудыг эрчимжүүлж байгаа. Энэ ажлынхаа хүрээнд сургуулийн гадна биеийн хувирын талбай тогтчуулах чиглэлээр Говьлийн 2 дугаар сургууль дээр 90 сая төгрөг, Дэнжийн 7 дугаар сургууль дээр 70 сая төгрөг, Хорооллын Даваат багийн 17 дугаар сургууль дээр 57 сая төгрөг, мөн одоо 5 дугаар орхон зохицуул сургуулийн гадна бол 57 сая төгрөгийн биеийн хувирын талбай тогтчуулах юм ажлууд хийгдэж байгаа, тавигдсан байгаа. Цагаан чулууд баг, Баян булаг баг, Цагаан чулууд, булаг, наран, Баян булаг гэсэн багуудад бол амар чөлөө цагийн талбай буюу тоглоомын талбай хийхээр зураг төсвийн дагуу тавигдсан байгаа. Мөн 2 дугаар микр, 5 дугаар микрүүдэд одоо тоглоомын талбайг сэргээн засварлах чиглэлээр төсөв хөрөнгүүд бол тавигдана. Тендер юмнууд нь зарагдлагадаад тэрнийхэн дагуу ажлууд нь бол явагдаж байгаа. За тэгэхээр бас өнгөрсөн онуудад бас аймаг орон нутагт ялангуяа Баяндөр сумын багууд дээр бол тоглоомын талбайн тогтчлтуудыг бас хийж байсан. За одоо эргээд харахад энэ тоглоомын талбайнууд бүгд эвдэрсэн, бас хуучирсан тий маш их одоо ийм илэгдэлтэй байдал гарсан байгаа л да. Энэ тоглоомын талбайнууд дээр одоо ямар ажил хийж ийнэ? Засварлах болон одоо эргэн одоо багаас одоо хариуцсан ийм ажлыг зохион байгуулж байна. Тэгэхээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол энэ амар чөлөө цагийн талбайг бий болгох чиглэлээр 30 байрлалд амар чөлөө цагийн талбайг бий болгосон байна. Ажил хийсэн сайн боловч энийг гүйцэтгэсэн компаниудын гүйцэтгэл тэрийг хийсэн чанарын хугацаанд нь бас алдаа дутагдлууд байсан байна. Хувь онцор палстмаст нь гулгуур, хоолоонууд хагарч гэмтэх, эрзийн шалнууд, дэвсгэрүүдийг одоо хууларч иргэд бас улгаалах, савлуур, өлгүүр одоо чирэгжүүлэлтийн төхөөрөмжүүд нь одоо хулгаад алдах юм чиглэл. Нөгөө талаар нэг спорт талбааны одоо гадна бетон зурмгууд одоо цагаан тоос болох. Энэ нөгөө үйлдвэрийн цагаан тоосыг ашиглаж хийснээс болсон уу? Эсвэл одоо цемент тэр бетоны найрлага алдагснаас болсон уу? Ийм чиглэлийн юмуд байгаа учраас энэ компаниудыг хийж гүйцэтгэсэн компаниудаа иргэдэж холбогдож баталгаат хугацаанд засварлах талаар энэ компаниуд нь бол арга хэмжээ авч байгаа. Баталгаат хугацаанаас дууссан хугацааны тоглоомын талбайнуудыг засаж сайжруулах, сэлбэх ажлыг төлөвлөж байгаа. Нөгөө талдаа энэ тоглоомын талбайны арчлалт, хамгаалалт их хариуцах, эзэнтэй болох тал дээр нь төлхөө анхаарч байгаа. Манайх одоо нэг талаас нь хотдогчул хариуцаад байгаа юм шиг
Ер нь зөвхөн юугаар бол гэр хорооллынх бол хотогчуулах, байран хорооллын дундх нь бол сөөх хариуцна гэсэн юм чиглэлтэй байдаг боловч одоогор бол энэний хариуцлага халдваржуулалтыг хог цэвэрлэгийн арчилгаагийн тордлогоо хийх, урсгал зардлуудын мөнгөнд тусгагдаагүй учраас хаана хаягдж байгаа юм зүйл байгаа учраас иргэдийг өтгөжүүлэх, эзэмжүүлэх, сөөхт нь албан ёсоор өмчөөс гаргаж, өмчт нь шилжүүлж өгөх юм ажлуудыг хийх чиглэлээр ажлын төлөвлөгөө гаргаж, хамтын шийдвэр гаргаж явж байгаа юмнууд байна. Нөгөө талдаа энэ амралт чөлөө цагийн талбай бүхий газруудыг нэмж хийх шаардлага иргэдээс маш их хэрэг ирж байгаа. Энэ хүрээнд бол манай аймгийн нийгмийн бодлогын хэлтээс аймгийн тамгын газраас одоо ажлын хэсэг гаргаж чөлөө цагийг амралт чөлөө цагийн талбай бүхий дэд хөтөлбөрийг боловсруулж өчигдөр засварын зөвлөлөөр батлуулсан. Энэ ажлын хүрээнд энэ онд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэх, цаашлалтаа түрүүний ярьсан алдаа дутагдaltaй зүйлийг гаргахгүй тулд арчил хамгаалтын сайжруулах, энэ чиглэлд одоо иргэдийнхаа хүүхдүүдийн судалгааг байрныхын дунд нь хаана нийтлэг эрх ашигтай шаардлагатай байгаа газар нь одоо тоглоомыг хийх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөж бид бүхэн судалгааныхаа ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа гэдгийг хэлмээр байна. За та бас хэлжсэн өнгөрсөн 4 жилийн хугацаанд одоо энэ хүү тоглоомын талбай ажлыг гүйцэтгэсэн компаниудад одоо иргэн одоо эргэх хариуцлагыг хүлээлгэж байгаа гэсэн. Тэгэхээр эдгээр 30 байрлалд өнгөрсөн оны хийгдсэн 30 байрлалд яг ямар компаниудын ажлыг хийж гүйцэтгсэн юм бэ? Энэ тоглоомуудыг яг хаанаас оруулж ирсэн бэ гэм бэ? Стандарт шаардлагад яг нийцэж байгаа юу талаар? Тэгэхээр энэ 30 байрлалд бол олон компани гүйцэтгсэн байгаа. Өнгөрсөн жил гүйцэтгсэн 16 онд гүйцэтгсэн байрнуудын засвар үйлчлэгээ тоглоомын талбайнуудыг сая нөхөн сэргээх явган хүний зам гарцууд нь эвдэрсэн гэмтсэн юмнуудын нөхөн сэргээлэх ажлыг бол сая хийлгсэн. Хамгийн анхныг 14 онд гүйцэтгсэн чандамны компани, Орхон чандамн компани гүйцэтгсэн 8 байрлалд 778 сая төгрөгийг гүйцэтгсэн тоглоомын талбайнуудын эвдэрлэх хэмжлүүд нь лийх байгаа. Тэгээ энэ компаниуд бид нар мэдгдлээ хөргүүлж холбогд гарах хэмжээг авах ажлаар л явж байна. Яг одоо энэ компани гүйцэтгсэн, энэ ийм чанаргүй болсон гэдэг юмнуудыг утгахгүй гаргах чинь чанаргүй болно гэхээсээ илүү энэ нөгөө манай ашиглалтын буруу горим мэдээж энэ технологийн дулаан орчинд ч юм уу хэрэглэгддэг учраас манай өвлийн энэ эрсдэл суурс амьсгалд одоо нутагшихгүй байгаа болов уу гэж би бид нар бодож байгаа. Түүнээс биш энэ анхны хийсэн тоглоомууд бол бас чанарын хувьд 3 жил болж байгаа гэхэд харцангуй бас бага эвдэрлүүд гарч байгаа. Сүүлийн үед нийлүүлэгдэж байгаа тэр хятадын жижиг тоглоомуудын эвдэрлүүд их байгаад байгаа. Жижиг тоглоомын нэг зүгээр компаниуд нь бол эргээд улсуура маш хурдан хугацаанд эргээд сольж засварлаж байгаа учраас биднэрт бас хүндрэл байгаа. Энэ чиглэлийг бол цааш нь анхаарна. Нөгөө талд одоо хуучин шорон дор тоглолтноос бүр 7 дор болчлаа л да тоглоомын талбай нь 100 борооны үйлрэлд бороонд ус тогтчоод түүх тоглож болдоггүй. Одоо гараа тоглоё гэхлээр цагаан тоос нь манарчдаг. Нөгөө нэг Эрдэнэ үйлдвэрийн хиймэл уулны цагаан шорооноос өлөөл одоо хортон нөхцөлд одоо манай хүүхд багчууд тоглох гэдэг учраас цаашдаа бид нар энэ бодлогын төвшөнд таны яриад байгаа стандарт шаардлагад нийцүүлэх хүүхд багчуудын хэрэглээ нийтлэг эрх ашигт нь нийцсэн тоглоомын талбайтай байх талаар анхаарч байгаа. Нөгөө талаар нь бас яг энэ тоглоомын талбайтай уялдуулаад цэцэрлэгт хүрээлэн хүүхдийн парк хүүхдүүдийн тоглохын орчныг бүрдүүлэх талаар бид нар анхаарч байгаа. Бид бүхэнд нэг хандсан 10 гаруй тоглоомууд ундаг дугуй нөгөө сүүх тэрэг одоо батарейтай машинуудаар үйлчлэгээ үзүүлэх гэсэн ийм 10 гаруй иргэд хүсэлтээ илэрхийлсэн. Энэ хүмүүсээс бол 4 иргэнд нь амрын талбай дээр мөн худалдааны гудамжинд үйл ажиллагаа явуулах чиглэлээр зөвшөөрөл номын нөгөөд явуулсан. Энэ хүмүүсээс татвар хураамж, элдв хангам хүндрэл бол учруулаагүй. Харин зүгээр тохиролцсон зүйл нь иргэдэд ди амжиргаан түшиглэж үнийг бас уян хатан байлгах талаар анхаарах, цаашлаад бас гэр хорооллын ийм машин дээр сууж үзээгүй хүүхд багчуудыг бас хүүхдийн баяраар нь тоглолт наадахад бас тодорхой төвшөнд үн төлбөр нэхгүйгээр тоглоулах талаас нь анхаараа гэдэг ийм хариуцлагын хэрэг байгуулад орчин нөхцөлийнхаа цэвэрлэгээ үйлчлэгийг хариуцах, соёлтой үйлчлэгээ үзүүлэх чиглэлээр бол зөвшөөрлийг болгоод явуулж байгаа. За баярлалаа. Оргил цаг мэдээллийн хөтөлбөр тодруулга ярилцлага хүргэлээ. За энэ удаагийн тодруулга ярилцлагын зочноор Баян Өндөрсөмийн засаг дарга ганц цагт оролцлоо. Танд баярлалаа. Бидний урилгыг бас хүлээн авч
За баярлалаа. Тэгээд хүүхд багчуудынхаа эрдэнтийн хүүхд багчуудынхаа сайн сайхны төлөө бид бүхэн ажиллаж чиглүүлэх болно. Чухлыг шударгаар шуурхай урайтай оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн лав гарагийн 21 цагийн мэдээ энэ хүрээд өндөрлөж байна. Үзэгчтэй нь үргэлжлүүлэн энэ өдрийн 20 цагаас маргааш өдрийн 20 цаг хүртэлх хоногийн цагаараа мэдээллийг танилцуулж байна.